шнуруу аваад байна. Өнөөдөр та бүхэндээ иргэний боловсрол цагийн үйл ажиллагаа явуулах чадвар шиг баяртай. За багшаа цагийн хатгийг тэд нараад тавьсан байгаа өөрсдөө хараад уншчаа. За багш та бүхэнд нэг зураг харуулъя. Энэ зургийг ажиглаад юу бодож байна? Хүн ээж дээр очих жоо дөрөв. Ээж нь хангаас аваад ирж яхад хүн ээж дээр очиж байна. Хүн туслах жаа. Ээж нь годлоос авчиж яхад хүн ээж дээр очиж байгаа. За ямар ч байсан цаас хийх төгөлдөр Хүн ээжээ санаж байгаа. Хүн ээжээ хараад баярлалаа. за санаануудаа бодож байгаа. Ээжигээ тасч авчаа. Энэ хайр тэр нөгөө хүүхэд нь ээж нөгөө удраас ус авчирч байгаа. Тэр хүүхэд нь ингэж баярлаад ээжийг сансан. За хамгийн та бүхний хамгийн хайртай хүн шиг юм бэ? Ээж. Оо мэдээж бүгдээрээ санал нэгтэйгээд ээж байна шүү дээ. Тэгэхээр та бүхэн ээж чинь яаж тусаж дэмждэг вэ? Тэхийн өмнө онцгой баярлалаа тэгээд бас магтдаг. Тэмцээн тавхад уран Магтдаг. Өнөсөн байхад ээж нь сэтгэлийн дэм өгдөг. үргэлж хайр сэтгэлийн үгээр Өөр санал хэлэх хөвгтэй байна. Өдий зэрэгт ингээд бүгдсэн багт ээж нь танд. За бидний өссөн. Ээж нь хүүдээ хайртай. Бидний 9 сар бэлдсэнтэй тэгс. оо ямар мундаг юм бэ те. За бацсан хэлэх үү? За бодчихоо. Бидний өссөн. Оо тийм шүү дээ. За өөр нэг хөвгтэй байна. Өөр санаа хэлэх үү? За бүгд. Хүүгээ дандаа баярлуулдаг. Оо тийм шүү дээ. Баярлалаа те. За хатыг Тэр зам байж надад төлсөн. оо Дандаа үзүүр хайр үзүүр юм инжаар дижаар зүгээр тэгээ бас хоолнд юм хийж өөр асуудаг. оо тэ. Түүгээ бидний олон тэмцээнд оруулж гоё нэг амьяастай болсон. оо тийм шүү дээ. За намаа. За болсон. За тэгэхээр та бүхний харсан. За ээж мод бидний яа гэж хайртай. Бүргэх гэхлээр юу вэ? Оо тийм санал нэгтэй тий. За өөрөлдөх санаа түрүүнд гарсан. За ямар бидний туслах вэ? За түрүүнд одоо энэ гоё цамц өмссөн биш тэрийг яадаг лээ. За амтны өдөр бол өө зүйтэй. Зориг тал хэлдэг юм уу? Угаад гэж ээж маань зүйлийг угаадаг тий. Хүмүүжүүлдэг. За түрүүнд нэг хин дэмждэг гэж хэлээ. Уралдаан тэмцээнд ороход гэж хүслэн тий. Хүссэн заяа. Тэгэхээр эдгээрээс харахад ээжийнхээ хайрыг бид нар юутай зөвлөж болох вэ? Ээжийн хайрыг юутай зөвлөх вэ? За бодож яана. Чам хэлдэг багш. Хантай. Их сайхан.
болсон заяа. За хайраа. Төгөлдөр хамгийн найзын зүйл. за намуунаас бодож байгаад хэлсэн те. Яагаад талаа гэж бодсон? Далайн цаг гэдэг. Цаг. За нэг чи. Тэгээ онцроо. За нэг жилээс бусдын хөвтэй бол нэг шүү. За нэг юм. Тэнгэр газар шиг өөрөөр бүр томоор тасаж юм те. Аймагын дотор чи юу багтдаг? Юу багтдаг юм? Багтдаг лээ. Мөрөн түрүүний хэлсэн нөгөө дэлхий гэдэг чинь багтах. Бүх тэр чигээр л багтах нь шүү дээ. За Батыг Гялалзан харагдах хот. Өөрөөсөө мундаг шүү дээ. Тэр тэнгэрт гэлээ юутай зөвлөж юм ээжигээ одтой зөвлөх юм. Их орон. Их оронтойгоо зөвлөх юм. Үзээ. Нар. Зүр тийм нартай зөвлөдөг биш. Тэгэхээр бидний өнөөдөр гаргаж ирсэн зүйл маш нар биш. Нар бидний юугаар ивэж тэтгдэг юм. Тэгэхээр энэ насны юмд ээлжтэйгээ зүүрж болох нь болсон юм бэ. За тэгэхээр өнөөдөр багш та бүхэндээ нэгэн эхийн тухай уншиж өгье. Суудын цагаагчгүй цолмон цоохор унахтай 72 ижилтэй дархан хул азрахтай юмсанжээ. Тэр нутагт 100 гам болж өвснөгөө ургасангүй гэв. Тэгсэн суудын цагаагчгүй 72 ижил дархан хул азраганда хэлээд нутгаасаа гарч 3 жилийн газар ногоо хөөж явжээ. Тэгтэл өвс ногоо жилдэрсэн нэгэн сайхан нутаг тааралдав. Тэд нутаглаж усны сайныг ууж, өвсний сайныг идэж, хулын сайныг долоож байж гинэ. Нэгэн өдөр цуудын цагаагчгүй 72 ижил дархан хул азрахтайгаар голын хөвөн дээр тоглож байгаа галууны 7 өнгийг харалцжээ. Тэр даруй цуудын цагаагчгүй ижил олон сүрхтэй одоо явцгаая. Бид хүний нутагт явж байгаад шувууны өнгийг хар гişиж муу үл хийлээ. Тэгэхээр шувуун сүрэг ирж биднийг өглөөний нарнаас өрсөж хөнөөх болно гэжээ. Тэгтэл 72 ижил нь өгөнд нь орсонгүй. Маргааш өглөө үнэхээр шувуун сүрэг буцлан ирж 72 ижил дархан хул азрахтай тоншиж хөнөөгөө дуусгаж гинэ. Ганцхан цуудын цагаагчгүй уртаа хоцорчээ. Тэгтэл тэр хоёрыг хөнөөхгүй шувуун сүрэг бүслэн довтлоо. Цуудын цагаагч хүний хой талаас нь довтлоход унга урдаа авч өмнөөс нь довтлоход ардаа авч хамгаалсан арай гэж исэн минь гарчээ. За өргөе. Орон нутгата жилийн газрыг сараар сарын газрыг өдрөөр довчлоод буцъя да гэжээ. Буцах замдаа өнгөн ээжсэн. Ээж таны бид энэ сараас нь сэрэлсэн чинь юу вэ гэж. Айхгүй харагдтын даваагаар давхад харган бодрон наалдаа гэдтэй гэжээ. Ээж таны бид яагаад улаан гэрээ болоо вэ? Хөөмийн зостын даваагаар давхад зос наалдаа бидтэй. Ээж дүмэр алхдаг дөрвөн хөл чинь юу солбиж гуйгаад байгаа юм бэ гэжээ. Хөөмний холын газар усны уртад ядраа бидтэй гэж хариулж гин. Ингэж явсаар хоёулаа нутагтаа иржээ.
хасаас хэлэх байлаа. Эдийн хүн нандин эрдэнэ учраас хүүгээ хангалсан. За хандаа. Ээж нь хүүхээ сэтгэлийг Ямар ч байсан багш нь ойлголоо гэж бодож болох. За энэ багш нь асуулт. Галууны үнцгийг ингээд хагалсныг хараад цуутын цагаарч хүнд юу бодгдсон бэлээ? Юу бодгдсон бол за зургийг ажиглаад хосоороо ярилцсан. Хосоороо ярилцаад багштай хосоороо багаараа хосоороо яриад. Аль багаас аль хусан яг хин яг. Ихний багаас ямар ч гэсэн марл эрдэнэ хоёр болсон байна. Марл эрдэнэ яг. За одоо бүсдэрээ хүнлээ сонсон шүү. Тэгээд байна. Угаасаа хосоосон ч нэг хийж. Би шороны өнгийг хавчихгүй манаас өрөх бүгдээр нь аюулж байгаа байсан. За энэ санал хийж байгаа. За би Одоо бидний сүршөөгөө авах байхдаа хурдхан шиг нутаг руугаа буцъя. энэ санал хийж байгаа. Ахаа өнгийг хавцаа чи өөрөө бүгдийг өөрөө бүгдийг одоо онрыг юу Өө тэрэндээ зөөлсөн байх юм шиг тий. Тэр өндгийг өөрөө зөөлсөн. За. Үслэн нэг бол хоёр юм хосоосон. За бүлний үслэн заяа. Нэг бол юм сайн. За одоо энэ багийн хүн бүгдээрээ хосоор ажиллаад санаагаа ич. Одоо багаар хандаад нэг шийдэл гаргарлаа. За одоо энэ за болон эрдэн юм онгор цуглаа. За одоо санаа мэдээ. Санаа зөвлөд. Би амжилттай одоо яана. Стаа сонсож байна. Хоёроо санаа За багаар зөвшөөрөө. За бүсдэрээ хүнлээ
Тэгээд нөгөө тэгээд баримтлаа шүү. За байж байгаа ийм их санаа хүчтэй дараа багийн шийдэж байгаа. За тасан болоо. Одоо хоолой ярилцаа. За танаас ерөөсөө сая батгийг хийсэн маа. За танаас багийн шахаа. Ясаач? Надад барай. За хэсэг шүтдэ. За хавж багийн. За одоо бүгдээрээ багаараа ярьсан чинь багшаас сонгож идэх үү. За та хэд би яг тасалбар гэж өгсөн баг. Багийн хүүхэд болон өнгөс өөр байгаа. За би эндээс суулаа. За би суулаад явах юм. За суулаа. За маань би өөртөө сууснаа. За одоо баг болгоноос шар тасалбар авсан хүүхдүүд. Яг тасалбар шарыг авсан хүүхдүүд. За бүгдээс суулсан. Одоо ямар шиг бүгд бид ярьж байгаа юм шиг өнгийн хавсан цуудын цараашгүй зүүрлсэн өөрийнхөө унттай зүүрлсэн явахгүй болохгүй гэж арга болсон. Явах нь гээ нүгэл гэсэн шүү дээ. За бусдын санал нэг байна. Нэстэй. Сайн зургийг ажиглая. Энэ зураг ямар зураг вэ? За чихлээ нэг ажиглая. Зургийг ажиглаад өөрийн бодоо хуваалцсан. Одоо хувь хүн өөр агаараа биш, осоороо биш. Яг хувь хүн хэлийг авсан шүү. Тэгвэл зүргээс өөрийг нь хамгаалж байгаа ээжигээ юу гэсэн бэ? Тэгэхээр хараад өнөө юу гэж батсан бэ? Өнөө юу гэж батсан? Агаар ч орохлоор яалаа өмнөө гараад. Агаар нь болохоор өмнөө гараадсэн шүү дээ. Амаа ах нь гэж батсан юм тий. Сайнма? Ийм намайг хамгаалаад яагаад хамгаалж байна? Ийм намайг хамгаалаад аянаас авчихсан. Санаа хэлээд байна. Ийм яагаад энэ шуургаас хамгаалаад авах юм? Санаа багшиж шүү. Ээжийн хэлсэн үнэн байж үнэхээр бид нар дайрлаа. Би өндгийн хагасан юм аа. Ээж маань миний хариуцлагыг үүсгэж өгнө. Өө за оноо
Яагаад асуусан хэрэгтэй асуусан юм. Ээж нь ямар хайртай юм бэ? Ээж нь намайг хамгаалж би ч гэсэн ээжээ хамгаална. Яагаад ширээ зүрх болоо дараа байгаа юм. Ээж надад ингэж хайртай ээжигээ бид зүрх хийхгүй гэж чуулаад. За энэ бол тийм санал. За энэ. Яа би өнөөдөр авсан телефон зоод. За энэ сэтгэлээс яа. Ээж минь намайг зүрх битгээр ээжгээ амиг авах хэрэгтэй. Яа. Өөрийн хамгаалсан болохоор тийм. За түрүү энэ санаа их гэх түрүүнээс хойш багшааны математикаа гэх. Ээж минь би яа гэж чухал. За дараагийн асуулт. Яг би сонирхож байна. Яа. Асуултанд ээж нь юу гэж хариулсан бэ? Юу гэж хариулсан бол? Ихний юу бодож хариулсан бол? Усан шараа болсон гэж хариулсан. Том болохоор үргэлж ийм тохиолдол юм аа. Их өмнө хоёр утгаа зарих болсон. Утгаа зарих болсон. За одоо хасаа. Шууд дараа дахиж шууд гадаад бидний дахиж харах болсон. Галууны өндгийг хагасмахаа бид нэрлүү дайж магадгүй. Дахиж галуу дайрах байх гэж. За. За одоо найзгаас би сонсъё. За тэндээс төгөлдөр Өндгийг хагассан тэгээд өндгийг хагасаад улаан байгаад хүмүүс галуунуудын ид шошоо тэгээд дөрөвдүгээр явуулаад тэгж. За тэгэхээр одоо эдгээр энэ найз нарын хэлсэн санаас алинтай санал нийлэх вэ?
шүү дээ. Хайрлаад хамгаалахын тулд нутраа зорж аюулгүй газар авчиж байгаа юм тий. За одоо их зүйл явуулсан багш нэг. Айнасаа. За хамгаалах гэж. За амжиж цаа. Ошентиг тутчихлаа. За чи. Өөрийнхөө бодлыг чинь өөрийнхөө бодлыг чинь
ерөнхийдөө хүүхдүүд маань өнөөний бүгдээрээ эрхцүүлэх авсан бичээ санал болгож тийм. За багш надад дахиад нэг өөр үнэлж байна. За цэнгэр түрүүн чарсан. За цэнгэрийг авсан хүмүүс тушаад өгч байгаа шүү дээ. Бүгдээр үзсэн. За цэнгэр за амшиг. Яа, энийг нэгдүгээр зөвхөн хэрэгтэй. Хатан баг яах вэ? За амшиг. Миний зүгээр байгааг өгсөн ч гэсэн хүмүүс аяар өгсөн ямар нэгэн баснаас би ямар нэг аяар өгсөн үгүй хамгаална би За одоо энэ ихээс юу ухаарч авсан бэ? Энэ ихээс юу ухаарч авав? За нэмжин багш руугаа. За ээжийг хайрлах. За намаа нь ээжийг хайрлаж хүүгээ хайрлаж хүүгээ хайрлаж устдаа хайрлахын тулд болгоомжтой байх хэрэгтэй. за баярлалаа. Яг бас санаж ижиг тийм. За өөр санаатай юу? Ээжийн дотор байгаа сэтгэл үрд хүүхдээ ахдаг. За дахиад нэг хэлээч идэх үү? Би тийм саналтай байх юм. За их сайхан дахиад нэг хэлээд өчтөө. Санийхыгаа. Ээжийн сэтгэл дотор байгаа санал бол үрд хүүхдээ ах. За баяр хүргэлээ. Аюу тэгэхээр энэ ихээс ухаарсан зүйлээсээ ээжтэй юу гэж хэлмээр энэ тэрийг очиод ээжтэй хэлээрэй заяа. За надад тараа энд нэг юм цагтал ирсэн. Цагтал ирсэн байна. Их болдод их бол. Хангаа. Намаа. Их сайхан. Яаж яадаг түрүүн хэлсэн юм. За зарлаад уншаарай. Бусд нь ээждээ юу хэлэх вэ? Би одоо энэ ихийг ойлгосноор ээжигээ хайрлах сэтгэл төржлөө шүү дээ, тийм. Тэгэхээр ээждээ би юу хэлмээр вэ? Дотроо бодчихъя. Эсвэл эргцүүлийнхаа арыг эргүүлж аваад ээждээ дөрвөн өгч юм уу? Эсвэл ээждээ чиглэлээ зовно. За ээж ха цаглыг уншаад өгч. За их сайхан сонголоо. За. Сайн байна уу миний хүү? Миний хүү ээжийнхаа за багш нь уншаад өгч. Би тусалж байгаа хүмүүстээ. За тийм нэг том үний бичиг болохоор арай. Хайртгүй инх сайхан. Сайн байна уу миний хүү? Миний хүү ээжигээ ээж болгож энэ хороогийн хамгийн азтай хүн болгосон гайхамшигтай сайн хүү билээ. Миний хүү ухаантай, төлөв төвшин, аав ээж эмээ өвөө натаа ачлалтай сайн хүн болж өсөөрэй. Ээжийн хүү зорьсон зорилготой хүрч энэ дэлхийн хамгийн сайн зохион бүтээгч болж эх орондоо хэрэгтэй улс орныхоо нэрийг гаргасан онгоц зохион бүтээгч болоорой. Хүмүүн хичээл номдоо шамнал суралцаж ачлалч багш нартаа тустай итгэл даасан сайн сурч байгаарай. Хүүдээ эрүүлэх ав жаргал сайн сайхныг хүндэтгсэн хайр дээж мөн учрлаас гэж. За ээжээсээ авсан ямар сэтгэлтэй ярьж өгч шүү дээ. Өндөр тийм ангааш заах. Сайн байна уу? Хайрт хүүдээ энэхүү захидал бүх өдрийн мэндийг хүргэе. Ээж аавынхаа баяр баясгалан
Завхад туслахаа тэгээд. Сайн байна уу? Хайрцагуудын энэ загтал хүрэх өдрийн мэндийг хүргэе. Ээж аавынхаа баяр баясгалан амьдралын минь утга учир гэрэл гээгээ чимэн билээ. Хайр түүгийнхэн өрөвчгөн зөөлөн сэтгэл тус зангаар бахархаж ямар бусдыгаа манлайлан явдаг аав ээж хоёр нь баярлаж байдаг шүү. Миний хүү эрдэм намдаа шамдан сурч эх орондоо ихийг бүтээх нэгэн болон нэгт итгэж байна. Хаяа нэг аав нь хатуухан үг хийж загнадаг уучлаарай. Чамд хайрган учир биш чамаас их зүйл хүлээж байдаг болохоор тэр шүү дээ. Хоёр хүүхэнгүүдээ үлгэр дуурайж болсон сайн хүү мөн сайн ах. Миний хүүгийн амьдралын зам наран адил гэрэлтэж навч адил дэлгэрч байх болохоор хүүдээ хайртай шүү аав нь ээж нь гэж. За байна. За одоо нэг октод дэрлээ. За намаа. Үшээд үйлцэн цаа. Загшин үү. Сайн байна уу? Хамгаас сайтай хөөрхөн охиндоо захиа уч хөдрийн мэндийг тавь. Ээжийнхээ дэргэд дураараа бүжин ирэхлэх гэж аавынхаа гараас бүтэн гүйтгэж ангаахаа охин нагдад мэдсэн аав ээж хоёр нь хязгааргүй баярлаг шүү. Ээжийнхээ эвлэгхэн хуучиж аниатаага ам удаатаж ярих цайлган цагаахан сэтгэлтэй охин өрнө. Амьдрал чиний бодож байгаа шиг амар хэлбэр биш шүү. Жагав зовхон ээлжлдэг амьдралын угтаанд өнөд биш инээж яваарай. Уудан цэлэр энэ ертөнцийг уужим танаар гэрлүүлж яваарай. Хайртай шүү үнсээ ээж нэгнэ. За бүгд ээжийнх нь өмнөөс үсчих. За. За одоо хинээс өнөөдрийн үйл ажиллагаанаас юу ухаарч ойлгож авсан одоо сая бид нар найз нөхдийнхээ ээжээс захидал ирсэн ямар сэтгэл төрсөн бэ? Эхийн хайр хамгаас агуу. За тэгэхээр бидний өнөөдрийн үйл ажиллагааны зорилго маань бидний өнөөдрийн үйл ажиллагааны зорилго маань энэ байлаа. За нэг чанга уншиж.